Энэ явдал 2019 оны 12 сарын 5-нд болсон. Бид орой клубын ари өрөөнд хэсэг наргиж байлаа. Дэгийн маань ялимгүй их уучсан байсан болохоор түүний хөл гიშгэх газар олохгүй найгаж байлаа. Гэтэл түүний ард ямар нэгэн юм сонсогдох нь тэр. Юу вэ? Энд юу вэ? Гэж тэрээр хэсэг бодлогоширсан боловч за юу л байв хэмээн бодсоор цааш үргэлжлүүлэн алхав. За ерөн тэгээд сүнс сүдэрч гэж юу бахав. Тэгээ явж итл учир нь олтголгүй хажуугаар тамхи мөнгө татах хүмүүс гараад ирдэг дээ. Гэж тэрээр аавынхаа заасны дагуу айхгүйгээр явлаа. Цааш ши засаг алах тур нөгөө муухай актер дуу чимээ. Дахин сонсдох нь тэр. Юу вэ? Би буруу сонсоогүй л юм да. Энийг юу вэ? Гүөхстэй болов. Хэмээн тэр балмагдан түүний зүрх хурдан цохилсоор тэр ээжийнхээ зааж өгсөн тариныг уншлаа. Умаганы наганы ажила мандала маяа суха. Умаганы наганы ажила мандала маяа суха. Умаганы наганы ажила мандала маяа суха. Хэмээн тэр өөрийн сурсан Сингапур тариныг уншлаа. 7-оос 21 удаа гэж ээжийнхээ захистыг маш их санаа. Яг 7 унших хэрэгтэй юм болов. 21 болов гэж нилээн эргэлцсэн боловч яг 21 уншлаа. 21 уншлаа. 20 уншлаа. Ад чаргал. Юу лээ? Тэгш бахлаар золон байдаг үлээ. Юу? Энэ зүтгэрч энд юу хамаах. Одоо яах ёстой вэ? Гүөх ёстой л үе гэж бодсоор байтал нөгөө сүнс түүнээс залхан гэртээ харж амархаар шийджээ. Энэ эдста тоондоо муу юм байна. Энэ эдстатай энэ шүнийг бол барахгүй юм байна. Үгснийхаа дараач би энэс илүү сайн тоо боддог хэмээн сүнс өөртөө хэлээд уур нь хүрээд CU-гээс хотдог авч идэхээр явлаа.